Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн сургалт бол тасралтгүй байх ёстой. Манай 2020 оны сургалтууд маань ингээд эрчтэй эхэлж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болсон их барих эмэгтэйчүүд нэлхсийн чиглэлийн сургалтууд маань ингээд амжилттай эхэлж байгаад их баяртай байна. Эрүүл мэндийн яам 2018 оноос Японы JICA байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. За 2018-19 онд бол 5 аймгийн 20 эмч мэргэжилтэн маань багаараа за их барих эмэгтэйчүүдийн эмч их баригч нар маань сургалтанд хамрагдсан бол одоо дахиад 5 аймгийн 20 эмч сургалтанд хамрагдана. За нэг аймгийн аймгаас бол одоо 20 хүн багаараа хамрагдаж байгаа. За өнөөдөр бол одоо ингээ гой болтой завхан ингээ 5 аймгийн их баригч их барих эмэгтэйчүүдийн эмч нар маань ингээ Япоосод 1 сарын хугацааны сургалтанд хамрагдана. Ер нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх одоо чиглэл бол бас их барих эмэгтэйчүүд хүүхдийн чиглэл байгаад байгаа юм. Тийм учраас бид сургалтын дээр энэ асуудал бол төлхөө анхаардаг. За зөвхөн одоо олон улсын байгууллага түн шуурнуудын төсөлбөрөөс гадна эрүүл мэндийн салбар нь улсын төсөвт сургалтанд одоо санхүүжил суулгадаг болсон. За үүний үр дүнд бол их орондоо дэмжлэггүй өвчнүүдийн маань тоо цөөрч байгааг та бүхэн маань мэдэж байгаа. За бас нэг сайхан мэдээ гэвэл энэ сургалт болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт эмч мэргэжилтүүдийн маань чадвартай холбоотойгоор эрүүл мэндийн салбар 2019 онд 30 шинэ нэмжлэгээ нэвтрүүлсэн. За түүнээс гадна эхийн эндэгдэл, нялхсын эндэгдэл сүүлийн 3 жил төдийлөн буурахгүй байсан бол одоо эрс буурсан ийм амжилттайгаар бол 2020 онд өгтөж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэгээс 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.9 промил буюу нэг бүхлээр одоо буурсан ийм амжилттай. Түүнээс гадна эхийн эндэгдэл мөн одоо 4.1 одоо хувиар буурсан ийм сайхан амжилттай бид нар 20 оног өгцөн. Энэ сургалтын үр дүнд бол ялангуяа хөдөө орон нутагт бол бас эндэгдэл маань нэлээд зонхлох хувийг эзэлж байгаа учраас хөдөө орны нутгийн эмч мэргэжилтнүүдэд бид энэ өндөр хөгжилтэй орны сургалтанд хамруулж байгаа. Ер нь дэлхий дээр одоо Япон, Сингапур улсууд бол эхийн эндэгдэлгүй. За энэ бол одоо удамшлын болон одоо гарцаагүй одоо ганц нэг тохиолдол байна уу гэхээс ер нь бол энийг одоо аварч болох сэргийлж болох эндэгдэл гэж үздэг. Тэгээд одоо энэ үр дүндээ өөрөөр хэлэх юм бол доктортой хөгжлийн үзэл баримталтаа хүрчсэн энэ орнуудад манай одоо эмч мэргэжилтүүд маань суралцаж одоо тэр туршлагын нэвтрүүлгийн өргөн сайхан боломж бүрдсэн ийм сургалт болж байгаад баяртай байна. Баянгар аймаг 2018-19 онд эхийн эндэгдлгүй, няраа эндэгдлийг улсын дунджаас бууруулсан ийм үзүүлэлттэй ажилласан он жилүүд байлаа. Бидний энэ сургалт бол перинатал эндэгдлийн түвшин бууруулах, Монгол улс дахь перинатал эндэгдлийн түвшин бууруулах зорилготой JICA байгууллагаас бидэн чиглэсэн ийм том сургалт байгаа. 5 аймаг төсөлд хамрагдаад багаараа 5 баг явж байна. Эрүүл мэндийн яамны сайдаас бид нэр одоо өөрөг даалгавар аваад сайн юм сураад Монголын хөрсөнд буулгаж эхийн эндэгдэл, няраа эндэгдлийг бууруулах энэ үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан мэргэжилтэн байгаараа гэсэн энэ даалгаврыг биелүүлэх гэж явж байна. Битгэд тийм учраас бас их юм сурна гэж бодож байна. Энэ төсөлд хамрагдсандаа баяртай байна. Говьлтай аймгийн нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч хотхон чимэг гэж байна. Тэгээд эрүүл мэндийн яам JICA-гийн төслийн хүрээнд перинатал туршламж үйлчилгээний чанарыг сайжруулах ийм сургалтанд хамрагдаж байгаа нь одоо бас маш их баяртай байна. Бас маш том боломж хариуцлага ирж байна гэж бодож байна. Манай Говьлтай аймаг бол сүүлийн 8 жил эхийн эндэгдлгүй ажиллаж байгаа. Бид нар энэ сургалтанд сууснаар эхийн эндэгдлгүй ажиллах боломжоос цааш нь улам баттгах мөн няраа эндэгдлийг улсын аймгийн дунджийн төвшөнд бууруулах ийм одоо боломжийг сурж ирнэ гэж бодож байгаа.